Миний асууад байгаа асуулт бол яг ямар зохицуултууд байгаа юм бэ? Зорилгыг бол ойлгож байна. За тэгээд манай Дэнх хоёр сайд бол түрүүнд энэ хөдөө аж ахуйн салбарт Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх, энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд үн цэнтэй байх, энэ зүйл дээр бол нэлээд хувь нэмэр оруулж амжилт гаргаж ажиллаж байна. Энэ одоо бас энэ асуудал дээр бол амжилт гарах болов гэж итгэж байна. Гэхдээ яг ямар зохицуултууд? Урд өмнө байгаагүй ямар зохицуултууд энэ хуульд ороод тэгээ та бүхний яриад байгаа над олборлтыг нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, доктортой байдлыг бий болгох чинь яг ямар зохицуултаар ороод байгаа юм бэ гэсэн би тодорхой асуулт асуув. За хин хариулах. За энэ хөрсөд хариулъя. Эдгээр төслүүд жилдээ сая 400 мянган тонн хүртэл газрын тос олборлж байсан. Эрх зүйн орчинтой холбоотойгоор унаг ачсан. Үр ашиггүй байдлаар орсон. Тэгэхээр эдгээр амлаж байгаа юм. Хэрвээ энэ хууль эрх зүйн орчингоо та нар ойлгомжтой тодорхой болгоод анх байгуулсан гэрээгээ дагаж бүрдэх юм бол бид одоо байгаа хуучин төвшөндөө хүрэх бүрэн одоо болцоо байна. Нөөц баталгаажсан. 40-50 сая тонн газрын тоснд байна. За мөн Монголын одоо говь, Алтай өвөр говь, их нуруудын хотхор гээд ирээдүйд төлөв сайтай талбаанууд олон байна. Энэ зүүн бүсд хийсэн хөрөнгө оруулалттай холбоотойгоор бусад бүс нутагт хөрөнгө оруулалтууд гацчаад байна. Хүлээгээд байна. Монгол улс хэрхэн одоо гэрээгээ дагаж мөрдгөөс юм шалтгаалаад байна. Тэгэхээр энэ гол асуудал бол бүтээгдэхүүн хуваах гэрээнд зохицуулт хийж анх гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийсэн тэр гэрээгээ Монгол улс дагаж бүрдэнэ гэдгээл